Эерэг бодол, эерэг сэтгэл зүй таны амьдралыг сайн сайхан руу хөтлөнө. Эерэг подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За сонсогчдоо уулзлыг бас нэлээд удсан. За өнөөдөр бид хүн бүрийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой гэхдээ тэр бүр анзаараад байдаггүй нэг чухал сэдвийн талаар ярилцах гэж байна. За тэр бол сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах, зохицуулж сурах вэ гэдэг ийм асуудал юм аа. За та өмнө нь би яагаад ийм хурдан уурлаад байна вэ? За яагаад энэ зүйлд ингэтлээ эмзэглэж шаналаад байгаа юм бол за эсвэл би өөрийгөө барих ёстой байсан ингээд дараа нь харамсаж исэн ийм тохиолдлууд та бүхний амьдралд бол бас нэг биш удаа байсан бахаа гэж бодож байна. Тэгэхээр сэтгэл хөдлөлийг зохицуулна гэдэг нь ямар сэтгэл хөдлөл төрж байгаагаа таньж мэдэх өөрт нь тий. За түүнийг хэрхэн мэдрэх ёстой. За түүнийг хэрхэн илэрхийлэх вэ гэдгээ хянах энэ үйл явцыг бол сэтгэл хөдлөлөө зохицуулна гэж үзэж байна гэж. За өөрөөр хэлэх юм бол уурлахгүй бай гэж хүчээр дарах, за гониглохгүй бай гэж тэр гониг төрүүлээд байгаа мэдрэмжээс зүгтах энэ асуудал бол биш юм аа. Харин яг надад юу болоод байна вэ гэдгээ ойлгож сурах тухай асуудал юм аа гэж. Тэгэхээр бид сэтгэл хөдлөлөө яг өнөөдөр бол яаж зохицуулдаг вэ гэж түгээмэл ихэнх хүмүүсийн хэрэгэлдэг ийм аргууд тийм ээ, таагүй зүйлээс зайлсхийх, зүгтах, за гүнзгий амьсгаа авах, тайвшрахыг хичээх юм уу те. Анхаарлаа өөр тийшин зориудаар хандуулах, инээмсэглэх, өөрийгөө зоригжуулах гэх мэтчлэн. За энэ нь бол харьцангуй бас их тийм эерэг аргууд байж болно. За гэхдээ бас заримдаа бидний өнөөдрийн нийгэмд бидэнд түгээмэл байдаг. Найз нартайгаа уулзаж арх уухч байдаг юм уу те. За хоол их идэх, эсвэл хоол огт идэхгүй хоолноос гарах ч байдаг юм. Эсвэл бүхнийг мартчихъя гэдэг өөрийгөө хүчээр шахаж мартахыг оролддог ч юм уу те. За эдгээр бол нэг тиймч үр дүнтэй биш. Яг тухайн мөчид тодорхой мэдрэмж төрүүлж тайвшралч юм өгдөг боловч урт хугацаанд сэтгэл зүйд бол тиймч сайн нөлөө үзүүлдэггүй гэж. Яагаад зарим хүмүүс сэтгэл хөдлөлөө илүү сайн удирдах байдаг юм болоо? Зарим хүмүүсийн хувьд бол бүр ингээд хянж чадахгүй юм огцом аашаар шиг илэрхийлж гаргаад байдаг юм болоо гэдэг асуудал байгаа тийм. Тэгэхээр энд нэг нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байгаа юм л да. Хүмүүсийн тэр сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар бол бага насны туршлагатай нэлээд их холбоотой. Тэгэхээр бага насны туршлагатай холбогдуулаад нэг 2-3 жишээг бас авч үзье. Жишээ нь хоёр өөр орчинд өссөн хоёр хүн байлаа гэж бодъё л да. Хоёулаа нэг ижил ийм нөхцөлд ажлын дарамт, бухимдал, стресст орсон байлаа гэж бодъё энэ хоёр хүн. За нэгдүгээр хүн бол за тайвшрээ, энэ бол төр зүрийн асуудал. За бодож үзье, энийг шийдэхийг хичээе гэд амьсгаа гүнзгий амьсгаа аваад ч юм уу бодол санаагаа зэгцэлдэг ийм төрлийн нэг хүн, эхний хүн те. За хоёр дахь хүн нь бол хэрвээ ажлын дарамт, стресс, бухимдал үүссэн бол за би ер нь бүтлгүй хүн юм байна. Яагаад дандаа надад ийм зүйл тохиолддог юм болоо гэж улам л ийм уурлаж бухимдах ийм бодлуудыг тэгээ яваад байдаг. За энд бол нэг ялгаа байгаа. Яагаад ийм ялгаа байна вэ гэхээр ихэнх тохиолдолд энэ бага наснаас үүдэлтэй байж болно гэж үздэг. За эхний хүн бол бага наснда ойлгоход нь ээж аав нь зүгээр дээ гэдээ тайвшруулдаг ч юм уу, тэвэрдэг ч юм уу, нурууг нь илдэг ч юм уу иймэрхүү тайван байдлаар асуудалд хандаж ойлгох тэр үеийн сэтгэл зүй, сэтгэл санааг нь хуваалцдаг ийм байдалтай байсан байж болж байгаа. Тэгэхээр энэ нь бол хүүхдийг яг аливаа асуудалд ирээдүйд тайван хандах, ийм сэтгэл хөдлөлөө өдөрдөн жолоод сурахын чадвар гэдгийг хөгжүүлэх үндсэн суурь нөхцөл болно гэсэн. За хоёр дахь хүний хувьд бол бага насндаа уйллаа гэж үзэхэд ээж аавын зүгээс ч юм уу битгий уйл, эр хүн уйлдаггүй юм. За ингэх хэрэггүй, болохгүй ч гэдэг юм уу
үүссэн тэр таагүй нөхцөл байдал сөрөг сэтгэл хөдлөлийг шууд дарж хүчээр одоо зогсоосон ч юм уу те ийм байдлаас үүдэлтэйгээр ирээдүйд тэр сэтгэл хөдлөлөө хянан зохицуулах чадвар бас жоохон дутмаг болж байна гэсэн үг. За ийм жишээ байж болно. Тийм ээ. За тэгэхээр энд одоо яг бидний өнөөдрийн амьдрал дээр бас түгээмэл тохиолдоод байдаг замын хөдөлгөөнд төр ч юм уу нэг жишээ авъя л да тий. Таныг машин унаа явж байтал урдуур чинь нэг машин гинт шахаад орчихлоо гэж бодъё. За хэрвээ та нэгдүгээр хүн боёо одоо тэр бага насндаа ч юм уу тий сэтгэл хуваалцдаг сайн загварчлалаар өссөн ийм хүүхэд байлаа гэж бодоход ардтай ажил гарсан байна, яарч явсан байна. Эсвэл анзаараагүй байж магадгүй гэд иймэрхүү бодлуудыг одоо бодно гэсэн үг тий. Хоёрдугаар хүн бол за энэ юу вэ? Юун бүдүүлэг хүн бэ ч гэдэг юм уу те. Хинбэ энэ одоо ч гэдэг юм уу. Ингээд дотроо юм сөрөг талын одоо бодлуудыг тэгээд эхэлдэг. Тэгэхээр энэ хүн бол яадаг вэ гэхээр тархины нөгөө амигдала буюу сэтгэл хөдлөлийг өдөөдөг хэсэг байна. Тэр нь аюул довтлогоо гэж одоо тохио өгч байгаа. Тэгэхээр өөрийгөө хамгаалах ийм юм руу одоо хүний тарих бол чиглүүлж байгаа юм л да. Харин нөгөө хүний хувьд бол амигдалагаас илүү нөгөө урд талын тархины духны урд талын бор гадрын хэсэг буюу PFC гэдэг хэсэг байна. Тэр хэсэг нь илүү сайн хөгжсөн байгаа. Яагаад гэвэл бага наснд нь ээж аав сэтгэл санааг нь хуваалцаж сэтгэл хөдлөлийг нь ойлгож харилцаж ирсэн учраас хэрвээ урдуур нь машин гинт дайраад орох юм бол түр азан яарах хэрэггүй ч гэдэг юм уу. Ийм одоо яарсан сандарсан байж магадгүй, анзаараагүй байж магадгүй гэдгийн бодлуудыг бий болгоо явуучих тоо гэсэн санаа байна. За ийм зүйлүүд бол бас нөлөө үзүүлж болно. За одоо бид нар өнөөдрийн сэдвийн хамгийн чухал гол хэсэг рүү орж байгаа. За энэ юу вэ гэхээр танин мэдхүйн дахин үнэлгээ гэдэг ийм асуудал. Тэгэхээр бид нар сэтгэл хөдлөл одоо таагүй одоо ууралсан, бухимдсан, гуниглсан ч гэдэг юм уу ийм мэдрэмж төрөх үед яг энэ үедээ дахин тэр асуудлыг дахин үнэлж бодож үзнэ л гэсэн санаа. Тэгэхээр бид нар уурлах үед анхны бодол төрдөг. Тэгээд уурлах гэдэг ийм одоо сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлж штэ. Тэгвэл тэр бодол анхны бодол уурлах ёстой гэж бодсон юм бол тэр үйл явдлыг дахиж бодож үзээд уурлахгүй байх талаас нь харна гэсэн санаа байхгүй. Энгийнээр марчилж хэлэх юм бол. Тэгэхээр танин мэдхүйн дахин үнэлгээ гэдэг нь бол нөхцөл байдлын талаарх бодлоо өөрчилснөөр сэтгэл хөдлөлөө өөрчлөх арга юм а гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нөхцөл байдал өөрчлөхгүй. Энэ одоо таныг уурлуулад байгаа, бухимдуулаад байгаа нөхцөл байдлыг бол өөрчлөх боломжгүй. Харин дахин танин мэдхүйн үнэлгээ гэдэг нь бол та тэр асуудлыг, тэр нөхцөл байдлыг ямар өнцгөөс харж байна вэ гэдэг тэр өнцгөө, тэр тайлбараа өөрчлөх замаар сэтгэл хөдлөлөө удирдна гэсэн үг. За жишээ авч үзье. За та өөрийгөө дэлгүүрт хүүхдэд дагуулад явж илаа гэж бодъё. Гэтэл хүүхэд явж ирснаа одоо дэлгүүрийн шалан дээр орилоод тийм чим ахуулмаар ингэмээр байна, тэгмээр байна гэдээ орилоод шалан дээр тийчлээд тас эдэргээс аваад ингээд хэвтэд өглөө гэж бодъё л дээ, хэвтчихлээ гэж бодъё. За энэ үед бол мэдээж одоо ээж аавууд бол нэлээд тийм энэ нөхцөл байдлыг бас гадралж байгаа хэ, төсөөлж байгаа. Мэдээж ээж аав сандран тэ ичин бусдаас санаа зовн бухимдна. За хүмүүс одоо намайг муу эцэг их гэж бодож байгаа байх таа ч гэдэг юм уу. Эсвэл хүүхэд маань яагаад ийм одоо хэцүү аашаар шинтэй байж гэдэг юм уу те. Яах вэ энэ нөхцөл байдал гэдэг нэг юм аргаа барсан нөхцөл байдалд орж байгаа. За яг энэ үед эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдэд загнадаг ч юм уу, татаж ирж босгодог ч юм уу, чимээгүй болж гэдэг юм уу. Ийм шууд сөрөг сэтгэл хөдлөлөөр нам дарах ийм оролдлогуудыг ихэнхдээ хийдэг. Харин энэ дахин үнэлгээ гэдэг зүйлийг бид нар хийгээд дадчих юм бол гэсэн үг тийм. Энэ танин мэдхүйн дахин үнэлгээ бол нэг хоёр хэлбэртэй байна. Сөрөг дахин үнэлгээ, эерэг дахин үнэлгээ гэдэг. Тэгэхээр сөрөг дахин үнэлгээнд дэр жишээ авч үзье хэдүүлээ. За энэ бол хүүхдийн насны онцлог, хөгжлийн нэг үе шат юм аа. Энэ бухимдаад байгаа, энэ уурлаад байгаа, өөрөөхөө зүтгээд байгаа, зөрүүлээд байгаа энэ зан чанар. Хүүхдийн насны онцлог юм, хөгжлийн нэг үе шатны юм, хямрал явагдаж байгаа юм байна гэдэг энэ бодлыг тэр моментод бодож чадвал таны сэтгэл зүй харьцангуй тайван байдалд орно. Асуудлыг ердийн гэж хүлээж авч авах хэмжээнд очно гэсэн үг. Харин энэ үед
эерэг дахин үнэлгээ хийж чадах юм бол за хүүхэд маань тэ надад бүрэн дүүрэн итгэж байгаа учраас өөрийнхөө авирилж байна гэж үзэж болно. Тэ санаа зовхгүйгээр, бусдаас санаа зовхгүйгээр аавдаа юм уу ээждээ итгэж байгаа учраас энэ хүүхэд өөрийнхөө зан чанар ааш авираа илэрхийлж байгаа. Өөрийгөө барихгүй, тэ хянахгүйгээр тийм зан айрын шангаа илэрхийлж байна. Энэ бол надад 100% итгэж байгаа юм байна гэдэг ийм мэдрэмжийг авна гэсэн. За ингэх юм бол ердийн гэхээсээ илүүтэйгээр энэ дахин үнэлгээ хийж чадах юм бол тийм хүүхэд уйлж байгаа тийм хэцүү нөхцөлд бүр эсрэгээр илүү одоо тийм аз жаргалтай ч юм уу болох боломжтой үнэлгээ хийж байгаа байхгүй да. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал нь одоо адилхан, нөхцөл байдлыг бол өөрчлөөгүй. Гэхдээ тухайн хүний тэр дахин үнэлгээ хийсэн хүний ээж ч юм уу аав ч юм уу да дотор төрж буй мэдрэмж бол бүр шал өөр болчихж байгаа. Эерэг болчихж байна гэсэн үг тийм. Тэгэхээр ийм дахин үнэлгээнүүдийг бид нэр хийж даадах юм бол сэтгэл хөдлөлөөрөө аливаа асуудалд хандах магадлалууд багасаад явна гэсэн. За энийг өөр нэг жишээн дээр авч үзье. За ажил дээр нэг том алдаа гаргачлаа гэж бодъё тийм ээ бүт. Тэгвэл энэ үед бол айдас за түгшүүр, уурлах, бухимдах ч юм уу, ичээч санаа зовх ч юм уу ийм мэдрэмжүүд төрнө. Би юу хийчих вэ гэдэг юм уу тийм. За энэ үед сөрөг дахин үнэлгээг яаж хийж болох вэ гэж. За энэ бол алдаа гаргасан. Тэгээ энэ алдаанаас суралцаж болох юу байна вэ гэдгийг бодож суралцах зүйл рүүгээ анхаарч төвлөрөх юм бол би илүү одоо тэр санаа зовсон, ичсэн, эсвэл айцтай байсан мэдрэмжээсээ одоо бас салж чадж байгаа юм. Эерэг дахин үнэлгээ бол энэ бол намайг илүү сайн мэрэгчлэн, илүү сайн ажилтан болгох ийм боломж юм байна гэдэг энэ алдаа бол тийм боломжийг надад олголоо гэж харах юм бол та өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай болох юм боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр эерэг дахин үнэлгээ гэдэг бол энэ ер нь энэ дахин үнэлгээ гэдэг бол сөрөг сэтгэл хөдлөлийг бүр арилгах биш, байхгүй болгох биш. Сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрнэ, түүний хажууд эерэг одоо тийм сайн сайхан мэдрэмжүүдийг давхар авах ийм зорилготой л гэсэн үг. Тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөл заавал муу байдгүй гэж тэ. Заавал бас муу биш л тэ. Зарим үед сөрөг сэтгэл хөдлөл бол биднийг илүү гүнзгий бодож одоо тэ нухацтай асуудалд хандах, амьдралын утга учирыг ойлгох гэдэг юм уу, ийм богино хугацаанд яралтай хариу арга хэмжээ авах гэдэг юм. Ийм зүйлүүдэд бол нөхцөлтэй нөлөө үзүүлдэг. Жишээ нь одоо хайртай дотны хин нэгэн хүнээ алдсан ч байд юм уу те. Энэ үед заавал бид нэр хүчээр эерэг байх ямар ч боломж байхгүй. Гэхдээ цаг хугацааны явцад амьдралыг илүү үнцэнтэй болгох, бусдыг илүү хайрлаж инрэх, өөрийгөө одоо дахин сэргийх гэдэг юм уу, ийм сэргэлтүүд бий болгож бас болдог гэсэн санаа л. За тэгэхээр энэ дахин үнэлгээ хийхэд тархинд юу болдог вэ гэж. За судалгаагаар бол дахин үнэлгээ хийх үед тархины урд талын одоо бор гадар гэж ярьдаг PFC, prefrontal cortex гэдэг хэсэг байгаа да. За энэ хэсэг бол илүү сайн идэвхждэг. Харин эсрэгээр нөгөө сөрөг сэтгэл хөдлөлийг өрдөж галдаж өгöd байдаг тэр амигдала гэдэг хэсгийн идэвхжил буурж идэг. За тэгэхээр тархинд бол ийм хоёр хэсгийн үйл явц болдог. За бид нар яг ингээ уурлаж бухимдах үедээ за би уурлаж байна гэж яг тухайн үедээ өөртөө хэлж чадах юм бол энэ бол маш их тийм том чухал алхам болж байгаа. Өөрөөр хэлбэл яг уурлаж явах үедээ за би уурлаж байна да гэдгээ дотроо хэлж маш тийм тунгалаг, цэвэр те бодож чадах юм бол бид нарын дахин үнэлгээ хийх боломжтой болж байна гэсэн үг. Энэ бол бидний хамгийн одоо анхны алхам. Тэгээд энэ дахин үнэлгээг олон дахин удаа хийгээд байх юм бол илүү одоо сайн энэ дахин үнэлгээнүүдийг хийж чаддаг болно. Илүү сурамгаагаар сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг болно гэсэн үг. За дахин үнэлгээний үр дүнд нөлөөлдөг бас нэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Сая ярьсан. Олон дахин хийгээл явах юм бол илүү одоо сэтгэл зүйн сайн сайхан байдлыг бид нар мэдэрч чаддаг. Илүү сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг болно гэсэн. Тэгэхээр энэ мэдрэмжээ хүчээр дарах үгүйсгэх биш. Ийм одоо сэтгэл зүйн ухаалаг аргуудыг бас хэрэгжилж сурах хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт бол нас нөлөөлнө. За нас ахихын хэрээр дахин үнэлгээг илүү үр дүнтэй ашиглах юм боломжтой болдог. Тэгэхээр хүний амьдралд одоо тодорхой хэмжээний туршлага хуримтлуулад асуудлын наан цааныг ойлгоод амьдралын ирээн барааныг ойлгоод ирэхлээр хүмүүс сэтгэл хөдлөлөө бол тодорхой хэмжээнд зохицуулж сурах ийм боломжууд нэмэгдэж эхэлдэг.
За энэ хэрээрээ бид нар дахин үнэлгээ хийхэд илүү үр дүнтэй энэ дахин үнэлгээ хийж чаддаг болно гэсэн үг. За энд хүүс бас нөлөө үзүүлдэг. Тэгэхээр хүүс яаж нөлөө үзүүлдэг юм бэ гэхээр судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс танин мэдэхгүй дахин үнэлгээ хийхэд өөр замаар дахин үнэлгээ хийдэг юм байна гэдэг ийм дүгнэлт бол гарсан байдаг. Тэгэхээр энд бол яг зөв эрэгтэй эмэгтэй хүмүүс энэ илүү дутуу гэсэн тийм гендрийн асуудалтай холбоотой зүйлийг нэг ярих гээгүй шүү. Тархины тэр ажиллагааны хувьд дахин үнэлгээгээд арай өөрөөр ажилладаг гэсэн. За эрэгтэйчүүдийн хувьд бол дахин үнэлгээ хийх үед эрэгтэйчүүдийн тархинд амигдалагийн идэвхжил буурдаг. Тэгэхээр хүчтэй сэтгэл хөдлөл бол маш богино хугацаанд эрэгтэй хүмүүсийн намжиж чаддаггүй хурдан богино хугацаанд тайвширч чаддаг. Тэгэхээр сэтгэл хөдлөлийг маш хурдан хугацаанд унтраах горим эрэгтэй хүмүүсийн илүү сайн хурдан ажилладаг гэсэн санаа байна л да. Эмэгтэйчүүдийн хувьд бол амигдалагийн идэвхжил буурах гэхээсээ илүүтэйгээр тэр PFC буюу сэтгэл хөдлөлөө удирдах тэр талын тархины мэдрэлийн хэсүүд нь илүү сайн, тархины хэсгүүд нь илүү сайн ажилладаг. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөлөө хянах гэдэг юм уу те тэрийг удирдах энэ талынх нь системүүд нь илүү сайн ажиллах боломжтой. За мөн генетик энд бас генетиктэй холбож ярьдаг. За өөрөөр хэлбэл генетик бол ямар нэгэн байдлаар энэ дахин үнэлгээ хийхэд тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ дахин үнэлгээг бол хүмүүс орчноосоо амьдралын хандар дадал хэвшил олон удаа хийх хэр зэрэг яаж сурсан бэ гэдгээсээ шалтгаалж энэ дахин үнэлгээг хийх боломжтой болдог. Түүнээс биш удамшлаас энэ бол нэг их хамааралтай зүйл биш байх нэ гэсэн. За тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдна гэдэг нь бол төгс хүн болно гэсэн үг ерөөсөө биш. Харин өөрийгөө ойлгож, өөртөө арай зөөлөн хандаж, бодол санаагаа удирдах сурах ийм тухайн асуудал. Сэтгэл хөдлөлөө удирдах сурах тухайн асуудал. Мэдрэмжээ таньж мэдэх тухайн асуудлууд байгаа юм л да. За тэгэхээр дараагийн удаа бид нар юу гэж бодох вэ гэхээр хүчтэй таагүй мэдрэмж төрөх үед хальт пауз аваад пауз гэдэг товч байдаг бол гэсэн үг шүү дээ, тийм. Пауз аваад би энэ нөхцөл байдлыг өөр өнцгөөс, өөр асуудлаас, өөр талаас нь харж чадах болов уу гэдэг асуултыг асуугаад ингэж асуултыг асууж чадчих байвал энэ танин мэдхийн үнэлгээ, дахин үнэлгээ гэдэг зүйлийг дахин бодох энэ зүйлийг бид нар илүү сайн хийх боломжтой болно гэсэн санаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.